За сайн бацгаана уу. За энэ би одоо ингээд зойроо танилцуулах гэж байна. Хүмүүс одоо хашаанд амьдраад тохилог байшин бариад ногоо цагаагаа тариад ингээд амьдарч байгаа улсууд зойр яаж барих вэ гэдэг асуулттай тулгарч байгаа. Тэгээд тэр хүмүүст бас өөрийн туршлагаасаа танилцуулахыг хүсэж байна. За манайх цементэн блокоор барьсан 275 375-ын хэмжээтэй ийм өндөр нь гүнзгий нь болохоор 2-20 см ийм гүнтэй ийм байгаа. Энэ бол нэг айлын хэрэгцээнд бол элбэг хүрэхээр ийм зайтай байгаа. Тэгээд дотор талыг нь 3 хөөсөөр 2 давхарлаад ингээд дулаалчихсан байгаа. Зойрны хамгийн гол онцлог нь бол агаар орох, агаар гарч явах тийм агааржуулах хоолойнууд байх хэвээр. Нэг ордог нь бол доор байрлал нь газраас 50 см-ийн 50 см-д байрлал нь гарах нь бол тэр дээр хэсэгт байна. Тэгээд энэ хоёр бол диагоналдаж байх хэвээр. Нэг ханандаа бол байж болохгүй. Энэ 24 цагийн таймер буюу цагийн ирлээтэй ийм халаагуур тавиад шөнийн цахилгааны хөнгөлөлттэй үеэр ажиллаж яадаг. Орон 6-аас өглөөний 9-ийн хооронд ажиллаж яадаг. Тэгээд энэ доторх хэмээг бол тогтмол нэг нэмэх 4-өөс хасах 1-ийн хооронд бол яг хүйтний цагаар бол хэмээн бол барьчаад байдаг. Тэгээд ногоо хөлддөггүй. За энэ машин тавьдаг гаражийн доор байгаа учраас дээд талыг нь ингэж давхар арамтууран сетик хийж сайн бэхэлж цутгаад дээврийг нь хийсэн байгаа. Тэгээд доороос нөгөө хөөсөөр дулаалцсан байгааг хүмүүс харсан. Дээр нь машин гарч ирэхэд бол одоо ягцгүй даацтай ийм тааз болсон. Зойрны тааз нь. За тэгээд зойрыг бол байшингаа барих гэж байгаа хүмүүс гэрээхэд доор хийж болно. Хамгийн гол анхаарах юм дахин хэлэхэд бол агааржуулалтын хоолойнууд байгаа. Оролт нь бол тэр доошоо хүртэл явцдаг. Гаралт нь бол тэр эсрэг талын диагонал булангаар дээшээ гардаг агаар сорж гарч яадаг. Энэ ингэжээж тэр доторх агаарын солилцоотой байж чиг конденсац үүсэхгүй гол анхаарах зүйл бол энэ л байгаа. Тэгэхгүй бол юм ялзарч мөөгөн цөртөөд ногоо бол амархан муудаад хадгалах нөхцөлгүй болдог. За тэгээд ингээд зойр барих хүмүүс бол одоо асуулт байвал асууж зөвлөгөө авч болно.